Элса Гейт. Өглөө нарнаас өдший бүрий болтол ажиллаж үр хүүхэдтэй олигтой анхаардгүй харж ирээд хоолсон болцоход л уцаа ухаад ухаан алдчихдаг аав ээж асран хамгаалагч нар бидний дунд бишгүй олон бий. Уудлаа гихтэн уйлж ундууцахт нь удсаар аргалсаар бүр амташчихсан. Манай хүүхэд англи хэл сурчихсан байна лээ. Удс таблетыг ёстой хашраа штэ. Одооны хүүхдүүд биднээс огт ондоо гэд хэв нэг ярьж суугаа эцэг эхчүүдийг харж ил байсан биз дээ. Магадгүй та өөрөө ч тэдний нэг байж мэднэ. Гэтэл ажилтай завгүй ядарсан гэх шалтгаанаар үр хүүхэдтэйгээ ярилцаж, тоглож, ойлголцож, сургаж өнгөрүүлэх хамгийн үнэт цаг хугацаагаа хэн нэгний хэрэггүй пост, хэрүүл уруулд завшуулсаар л байх уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америкийн хүүхдийн эмч нарын академи 2 хүртэлх насны хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээг бүрэн хязгаарлахыг зөвлөжээ. Харин олон улсын судалгаагаар дэлгэцийн урт хугацааны хэрэглээ нь хүүхдийн биеийн идэвхгүй байдлыг нэмэгдүүлж, таргалалт, нурууны өвчин зэрэг асуудлыг үүсгэж, хүүхдийн бусадтай харилцах чадвар, сэтгэл зүйн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Тэгвэл дэлгэц харуулад хяналтгүй хаяждаг тэр цаг хугацаанд таны хүүхдийг хэн хүмүүжүүлж, таны хүүхэд юу сурч байгаа болоо гэд нэг бодоод үзээрэй. Нэг жишээ дурдъя л да. YouTube платформ дээр хүүхдийн чинь үздэг видеонд хүчирхийлэл агуулсан богино бичлэгүүд бий. Эдгээр богино хэмжээний видеог нийт нь Elsa Gate гэдэг. Тодруулбал хүүхдийн контентын нэрээр байршиж хүүхдэд зориулсан мэт харагддаг. Elsa, Spider-Man, Peppa зэрэг хүүхэлдэйн баатруудын дүрээр харагдавч тухайн дүрүүд нь өнгөлн далдлалт байдаг. Хүүхэлдэйн баатар нь гинт аимшигтай амтан болж хувирна. Амтанд хор шахаж, цус, шарах зэрэг дүрс гарна. Сексийн дохио, үг, бэлгийн сэдвч нууцаар дүрслэгдсэн байна. Арх тамхи мансууруулах бодис хүчирхийлэл, аимшигтай сэтгэл зүйн нөхцлүүдийг илт харагдахгүйгээр нууцлан даллалсан эдгээр бичлэгүүд нь хүүхдийн өсөн төлжиж буй тархи сэтгэхүйд ямар асуудлыг үүсгэх вэ? Хүүхэд өөрийгөө айсан, бодилсан, буруу зан үйлтэй болгох, сэтгэл гутралд оруулах магадлалтай бөгөөд айдас, цочрол ихтэй, шантарсан зан төрхтэй болно. Хүчирхийлэл аимшигтай үйлдэлийг харснаар буруу зан үйл дуурайх магадлалтай. Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, асуудал шийдэх чадвар нь буурна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь дөрүүдийн буруу зан үйл, аимшигтай харгас хэрцгий тэр үйлдэлийг хэвийн мэд хүлээж авах боломжтой. Суур хүмүүжлийг гүйцэх сургууль гэж үгүй гэдэг. Гэтэл ээж аавууд бид ийм чухал зүйлээ Elsa Gate мэтэд даатгаж мэдээж болохгүй. Бид хүүхдүүдэд цахим орчиндох зохисгүй агуулгаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Тиймээс хэрэглэгчийн үзэх, татах агуулгыг хянах боломжтой Google-ийн Safe Search тохиргоо, YouTube Kids зэрэг хүүхдэд зориулсан платформыг ашиглах, хүүхдийн үзсэн видео, тоглосон апп, чатны агуулгыг шалгах, ямар агуулга үзсэн, ямар зүйл тэрэнд таалагдсан, эсвэл айц төрүүлсэн талаар ярилцах. Гэр бүлэрээ интернетийн аюулгүй хэрэглээний дүрэн болон цагийн хязгаар тогтоож хүүхдүүдэд ойлгуулах зэрэг наад захын арга хэмжээг заавал авдаг байгаарай гэж зөвлөе.